Эрсдэл нь гадаад дотоод орчны зүгээс хүн болон албан байгууллагад үзүүлэх таагүй нөлөөлөл юм. Эрсдэл санхүүгийн аюулгүй байдал хоёр нь салшгүй холбоотой. Эрсдлийг удирдах 4 арга байдаг. Нэгдүгээр эрсдлээс сэргийлэх буюу эрсдэлтэй алхам хийх байх. Хоёрдугаар эрсдлийг бууруулах буюу хохирлын арга хэмжээг бууруулах. Гуравдугаар эрсдлийг хүлээн зөвшөөрөх буюу хохирлын хэмжээг өөрөө хариуцах. Дөрөвдүгээр эрсдлийг шилжүүлэх буюу даатгуулах. Эсвэл өөр хувь хүн албан байгууллагад шилжүүлэхийг хэлж байгаамаа. Хэрвээ та санхүүгийн альва нэгэн шийдвэр гаргах юм бол сайн судалж шийдвэрлэсний үндсэн дээрээс альва эрсдлээс урьдчилан сэргийлэх, хохирлын хэмжээг бууруулах бүрэн боломжтой. Идэвхтэй судалж эрсдлээс хамгаалъя.